Америк дахь Монгол дурхтан хүүхдүүдийн урлагийн наадам 20 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдлаа. Энэ удаагийн наадамд танхимаар болон захимаар 120 орчим хүүхэд оролцож, шүлэг, дуу, бүжиг, уран зураг, монгол бичиг гэсэн 5 төрлөөр өрсөлдлөө. Тайзан дээр шүлэг уншиж, дуу дуулан, бүжиг бүжиглэж байгаа хүүхдүүдийн ард тэдний олон хоногийн уйггүй хөдөлмөр шингэсэн байдгаас гадна эцэг эхчүүдийн тууштай оролцоо, монгол хэл соёлоо өвлүүлэн үлдээх нэгэн зорилгын төлөө нэгдсэн олон хүний сэтгэл зүтгэл шингэсэн байдгаараа онцлог юм а. Энэ тэмцээнд яадал би монгол хүн. Монгол сургууль дээр нөгөө тэмцээнд нэрд ороход дуртай болохоор би тэмцээнд орж байгаа. Тэгээд хамгийн гол нь шүлдэгээ нэг 7 хоног сурахад амар хэцүү байсан. Би өнөөдөр jazz хийсэн. Тэгээд би өнөөдөр фан авсан. Би монгол хавцаа өмсөд монгол бүжиг бүжиглэх зуртай. Нэг би бас их суулка доон дуултаа байдаг. Ачаалгилит миний ad songs. Монгол хүүхдэд байхаар би горедэг. Тэгэхээр би жамдаа монгол хүүхдэд хардаггүй. Өдөр бүр англиар ярьж байгаа хүүхдүүдийн хувьд энэ наадам нь монголоор амьсгалах, би монгол хүн гэдгээрээ бахархах онцгой өдөр болдог. Тиймээс ч наадамд оролцсон мөчүүд тэдний хувьд мартагдашгүй дурсамж болон үлддэг. Түүнчлэн их хэлээ илүү сайн эзэмших, шин найз нөхдөдөө болж хамтдаа нэгэн зорилгын төлөө хичээхийн үн цэнийг ойлгодгоо. Хамгийн гол нь гэр бүл олон нийтийн оролцоог мэдэрч Монгол зан заншил, өв соёлын үн цэнийг ухаардаг нь энэхүү арга хэмжээний хамгийн том үр дүн гэж зохион байгуулагчид ярьж байна. Одоо ингээд харахад бараг 2 дахь үеийн оролцож байна. Одоо тухайн үед анх дөнгөж нэг эхэлж авах үед хүүхдээс хүүхдүүд нь өөрснөө ээж аав болоод тэдний хүүхдүүд өнөөдөр ингээд оролцоод дуу шүлгээ багчууд удаад оролцож байгаад бүр тэр маань ингээд надад маш их сэтгэл хүргэж байна. Ягаад тэгэхээр энэ ингээд дараагийн үедээ өв соёл маань явж байна. Бас энэ тэмцээнийг хүлээж байгаа хүүхдүүд их байдаг юм байна. Эцэгхүүд бэлдээд хүүхдүүдээ энэ тэмцээнд орё гэд ингээд жил 6 сарын хүүхдийн баяртын үеэр яг ингээд хүлээж байдаг баярын нэг болсон бис баяртай байна. Монгол хүүхд дуу дуулж байна, монгол дуугаа дуулна, монгол шүлгээ уншина. Энэ бүгд харахад зүгээр нэг энгийн мэт боловч энэ өөрөө монгол хүүхдүүдэд монгол гэсэн одоо тийм ондоочлыг зоож өгч байгаа. Энэ бол маш их бол. Тийм учраас энэ арга хэмжээг 20 жил хийж байна. Дахиад 20 жил хийж байх бах. Энийг бол бид заавал хийх хэрэгтэй. Яг тэгэхээр энд байгаа сурч боловсруулж байгаа хүүхдүүд нь эргээд дандаа монголоо гэсэн сэтгэлтэй, монгол гэсэн багталтай байх хэрэгтэй. Яг тэгэхээр эдгээр маань эргээд монголдоо хувь нэмэр оруулах, монгол иргэд болж хүмүүжих хэрэгтэй. Тэрэнд нь хамгийн гол учир байгаа. Монгол дурхтан хүүхдийн урлагийн наадам нь гадаадад байгаа монгол хүүхдүүдэд үндэсний дархлааг бэхжүүлэх хамгийн үр дүнтэй арга гэдгийг 20 жилийн энэ үйл ажиллагаа батлан харуулж байна. Энэхүү наадмыг Вашингтон ДС хот орчмын монголчуудын холбоо өнгөрсөн 20 жилийн турш эцэг их ивент тэтгэгчид найз нөхдийнхөө сэтгэл хүч хөдөлмөрөөр амжилттай зохион байгуулсаар өнөөдрийг хүрчээ.